Араас ирэхээс эрцээ ингээд чадчихсан байна. Тэгэхээр өнөөдөр тэр хоёр бас ард зүрх юм тайлбарлаж өгч магадгүй. Сайн явж ирсэн үү? За. Өглөөний минь зэрсэн үү? За, доош боорой. За, манай шиш зэрсэн байх. Гэн. Сэрэрээ. За, манай сэрэрээ өглөөний минь босорой. За, одоо доош 5 дахь руу гаргаад 504, 501-ээс 2 хүн сэрэнэ. Доош шатаа. Гадаа юм гоё. Манай шинэ ирсэн ээж юм байна шүү. In the bathroom. Okay. Just come in. Надад манай нэгж багстай ирсэн лөө. Өглөөний минь доктор галгалт шүү. Би ч унтахгүй шүү. За. Өглөөний минь Явсараа хоёр 7:15. За ингээд бүх өрөөрөө гараад дуусчлаа. За ингээд одоо өөрийгөө бэлтжлээ. Хүүхдүүдээс ирээсэн хүүхдүүд маань руу явсан байгаа одоо. Одоо доош борыг хурдаад цаанд орно. Цаанд орцооч нөө. Так чинь цаанд орчих. Гоё нөө ишүүчтэй байна. Ачина. Тэр багштай нь амар таалагдсан юм байна. За одоо ингээд хүүхдүүдээ хичээлдээ хэр орж байна, хичээлдээ суусан байна уу гэдгийг шалгахаар явж байна. 301 манай хэлээс авч орж байгаа хэвчээ. За манай хэлээс намайг хэлж байна. Дараагийн хэд маань 301 ганцаарч хичээл явуулж байна. Манай дөрөвд хичээл орж байна. За ингээд хүүхдүүдийн хичээлийн шалгаад дуусчлаа. Бүгдээр өмнөх хичээлд орцгож байна. За энэ хэсэг өдөрж ирээ. IELTS болон EVS лангийн групп болон анзаарчсан энэ хэсэг аа. Одоо завсарлаад бүр хичээлд орох хэрэгтэй. За тэр болтол одоо би сургуулийн ойр орчмыг харуулад чигж бодож байна. Тэгээд зам бүгд хичээлгүй байсан ч гэсэн энэ өрөөнөө орохоор хуваарлагдсан бол заавал орж хичээлээ давтах юм уу? Ямар нэгэн байдлаар ямар ч хэлсэн дээрээ бүртгэх хэрэгтэй юм лээ. Энэ хэсэг болохоор энэ сургуулийн маань мэдээллийн самбар шалгалт төгсөн хүүхдийн хариунууд болон одоо энэ сургуульд явагдаж байгаа одоо дүрм журм гэх мэт одоо бүх зүйл энэ самбар дээр байгаа. Эндээс хүүхдүүд маань ихтэй мэдээлэлээ харж болно гэсэн үг. За ингээд энэ хэсэг хэлээ авах гэсэн юм. За ийшээ мөн ялгаагүй хичээл орж байна. За энэ болохоор ажилчдын хэсэг байна. Энэ хэсгээс одоо асах зүйлүүд асууж болох болно. Менежерүүд энэ зөвхөндөө суудаг. Энд манайсан байдаг. Энэ болохоор ийг ахтандаг сургуулийн маань хамгаар энэ хэсэг байна. Энэ хэсэг болохоор хаалт хэсэг байна. Хүүхдүүд маань өдөр ороо гээд ийшээ орж хаалт үздэг. Тэгээд сургуулийн орчин юмрхүү. Энэ хэсэг бол миний хамгийн дуртай хэсэг буюу хичээлээ завтай гэдэг дээрээс дуртай. Энэ нам гүм сургуулийн хамгийн сэрүүхэн хамгийн тохтой газрыг
энэ гэж бодож байна. Excuse me. Hello. За тэгээд ингээд стаф нэгсэх сонда хавраа. Өдөө хоолны цаг болсон. Хүүхдүүд маань арай орж ирэх болоогүй байна. Манай хүүхдүүд 12 цаг 5 минутанд орж ирж хаалгаа уух ёстой. Харин би манай хаалгаа уух боломжтой. За та хоёрыг яасан бол хайгаад байлаа. Харин зүг газар утгагүй. Чөлөө цаг. За ингэж хөндлөж байна. Одоо хичээлийн цаг болохоор бүгдээрээ хичээлд орцгоо. Хог дуурсан шүү. За манайхаа амжилт. Хог орж ирж гэж байна. Одоо 14 цаг 45 минутаас би өөр хичээлд орно. Тэр батал одоо жоохон хичээлээ татнаа. Okay, can you please read? За хичээлээ тарчаад түр амраад сууж байна. За өнөөдөр хүүхдүүдийн хичээлүүд эрт тарсан. Одоо ингээд бид нар уулзалт хийгээд хүүхдүүдийг бүгд хийж байна. За бид нар одоо маргааш аялалтаа гарах юм бол юм өгөх юм байна. Тэр ямаа өглөөд заавар аваад маргааш чихэн үйл ажиллагаанд хэлгээд байцгааж байна. За арай олны цаг болсон. Аюутнууд маань хоолнд орцгох гэж байна.